нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Орой мэнд хэргийн үзэгчтэй хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Улсын хурлын гишүүн Сайн Зориг оролцлоо. Энэ удаагийн ярилцлагаар засгийн газар огцорхоо парламент гүйцэтгэх засаглалаа удирдах чадахгүй болсон зэрэг улс төрийн хүрээнд өрнөж байгаа асуудлаар ярилцсанаа. Хар хайрцаг. За үүний өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэг хүрэлцээрсэн танд маш баярлалаа. За баярлалаа. Орой мэнд. За тэгэхээр хоёулаа сүүлийн үед Улсын хурлын чуулганд мөр Монголын улс төрд болоод байгаа энэ хуваагдал таны бас гаргасан өргөдлийн тухай ярилцгаар нэвтрүүлэгтээ өрсөн байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ хуваагдал тэмцэлийн одоо эхлэл гэж хэлж болох Монгол Ардын намын баг хурлаас ярилцлага эхлэе гэж бодож байна. Монгол Ардын намын энэ сүүлд болсон баг хурал дээр яг ямар процесс яг өрнөв? Та энэ дээр манай үзэгчдэд нэг ерөнхий нэг мэдээлэл багцлаад өргөж байна. За яг хөө би бол одоо баг хурлын гишүүнээр анхудаа сонгогдсон. Бидэд асуудал бас яг 3 асуудал хэлсэн. Нэгдүгээрт бас зарим баг хурлын гишүүдийг төрийн албанд шилжсэн. За бусад онцлогуудээр баг хурлаас чөлөөлөх. За дээрээс нь шинээр улсын хурлын гишүүн болсон болон аймаг нийслэлийн одоо иргэдийн хурлын дарга, засаг дарга, за орон нутагт дах Монгол Ардын намын дэд дарга нарыг дүрм засны дагуу баг хурлын гишүүнээр оруулах ёстой гэж дүрмтэй. Энэ үрээндээ бас баг хурлын гишүүдийг шинээр томилоод дараа нь намын дарга асуудал ирсэн. За намын дарга их хурлын тов тогтоох, их хурлын төлөөлөгчдийг сонгох журам батлах гэдэг ийм хэдэн асуудал нь хэлсэн. За гол одоо үүсэж байгаа асуудал бол баг хурлын явцад бол даргаыг сонгох асуудал буюу хоёр дэн дарга бол ажиллаа өгнө гэдэг хэлсэн. За энэ дээр хоёр нэр дэвшигч одоо нэр дэвшсэн. Ямар нэгэн байдлаар одоо бусад этгээдийн санал болгоогүй хоёлоо хүсэлтээ өгөөд зааланд тавьж байгаа мөр хөтөлбөр зорилт за намыг яаж цаашдаа хэрхэн авч явах вэ? За 30 орчим гишүүд бас асуулт хариулт авсан. За тэгээд дүрм засны дагуу манай баг хурлын гишүүдийн одоо нийт гишүүдийн 3/2-оор дарга сонгогддог. За эрт бол 3/2-оор байгаа. Тэгээ энэ яг зөвхөн тоонд бол эхний санал хураалт бол хүрээгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол яг эхний санал хураалт дээр бол нийт хуралдаанд оролцсон 442 шиг санаж байна. 442 төлөөлөгчийн 56 орчим хувийг нь амар өсгөлөн. 43 жоохон бутархаатай. Энийг нь бол одоо зан шидар дарга авсан. Тэгээд өмнө нь одоо тоолгын комиссийг хоёр талаасаа гэдэг юм уу одоо нэр дэвшигч нар бас тодорхой зөвшөлтсөд байгуулсан 15 оны бүрэлдэхүүнтэй шиг санаж байна. Дотроос даргаа сонгоод холбогдох тооллого болон энэ 3/2 төгрөг бол хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг асуудал шийдээд орсон. Тэгэхээр энэ асуудлын дараагаар хамгийн олон санал авсан хүн дээрээ бол одоо дахин санал хураалт явуулаад одоо санал өгсөн гишүүдийн 3/2 буюу бүр 88% гэдэг амар ажлын дарааг сонгосон ийм үр дүн гарч чадах. За яг энэ үр дүнг бас зарим талаараа өрсөлдсөн нэр дэвшигч маань бас үлийн зөвшөөрөөгүй. За энэ асуудал дээр бас одоо асуудлын хямраланд авч орж ирээд манай намын цагаан байрнаас давж орж ирэл одоо төрийн ордон төрийн зовлон болж байна. Цаашдаа одоо бас өөр ямар зүйлийн зовлон болохыг бөө мэтэл болчиход байна л да. Тавч та. Тэгэхээр чи яг одоо энэ намын баг хурал болсноос хойш 7 хоногт одоо хэдэн ч удаа юм дээ одоо нэг гишүүн сайд кабинетийн гишүүн гарч ирэл улсын хурлын одоо нэгдсэн жуулганы өмнөх энэ тэр арга энэ дэрийг одоо электтэл гэж зарим хүмүүс яриад байгаа. Хэвлэлийн баг хурал, хэвлэлийн хурал хийгээд явж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр таны хувьд ч гэсэндээ энэ 7 хоногт бас нэг хэвлэлийн хурал мэдээлэл хийгээд авсан. За тэгээд энэ мэдээлэл дээр бол та маш олон ноцтой мэдээллүүдийг бол гаргаж тавьсан байгаа. Гэхдээ энэ хамгийн гол чухал асуудал нь бол улсын хурлын дарга, дэд дарга болгонд уяад засгийн газрыг одоо ерөнхий сайдыг хоцруулах одоо юм өргөдлийг гишүүдийн хамтаар өгсөн байгаа. За энэний гол үндслүүд нь юу вэ гэдэг дээр. Би яг зүгээр одоо нэг хувийн янз бүрийн зөрчил юуч байхгүй. Гэхдээ энэ асуудлыг уг нь намын дүрм заасны дагуу энэ арчилсан одоо тий
аль ч институтийн төвшөнд арчлал байх ёстой, өрсөлдөөн байх ёстой. Энийний дагуу олонх шийдвэр гаргасан бол тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Цөөнхийг мэдээж бид нар үүсгэж болохгүй сонсох хэрэгтэй. Зарчмын зүйлүүдийг нь аль авч явж болох зүйлүүдийн тусгаад аваад явах хэрэгтэй. Аливаа асуудал төр. За энэ бол яг зөвхөн хүнийг хэн одоо цаашдаа намайг удирдах явж явах вэ гэдэг туйлын ойлгомжтой сонголт байсан. Тэгээ шийдвэр гарчаад байхад энэ зүйлээ өгч чадахгүй сүулдэ намын асуудал биш төрийн зовлон боллоо. Төрийн асуудал дээр үндсэн хуулийн хэд хэдэн зөрчил рүү яваад гэсэн. Сүулдэ нөгөө институт хоорондын харилцаа болоод эрх мэдлийн одоо энэ салаан бичрүүдийн харилцан тэнцлийн асуудал зарчмууд алдагдж ирлээ. Засгийн газар нь улсын хурлаа бойкотлж, зандрах, айлгах, сүрдүүлэх энэ нөхцөл байдал орлоо. Тодорхой хэргийг одоо ямар ч нотлох баримтгүйгээр хүнд үүрүүлж шуугуулж үзлээ. Энэ баримтаар няцаагдлаа. За төвнгүүд нь энэ хэргийг дээрээс болон тодорхой хэрэгүүдийг шийдвэрлэх байдлаар улс төрийн томилгоо хийнэ гэдэг мэдээллийг хийж үзээ. Томиллоо гэдгээ зарлалаа. Энэ нөхцөл байдал өөрөө эргээд үндсэн хуулийн утга санаа болоод тэр суур зарчмыг ерөөсөө алдагдуулж эхэлж байгаа. Тэгэхээр би өөрөө хуульчин энэ үндсэн хуулийг жижигээр зөрчих, томор зөрчих гэж зүйл байдаг. Зөрчүүд нэг эхлэх юм бол энэ үндсэн хуулийг бол бараг шил шиг зүйл байдаг. Маш эмзэг. Тэгэхдээ бид энийг ер нь хамгаалж авч явах хэрэгтэй. Энийг бол цаашдаа эвдээд эхлэх юм байна гэдэг суур зарчим одоо итгэл үнэмшил байгаа учраас ямар нэгэн байдлаар энэ дээр эрх зүйн хүрээнд өөрөөх эсвэл бүрэн эрх хүрээнд акц хийх ёстой л гэж бодсон. За хоёрдугаарт яг би амнаатын асуудлаар маш олон одоо зарчмын байр суурьд хэлж байгаа. Орон нутагт амнаатын орлогын үлдээ хувийн хвшлийнхаа сонсож байгаа амнаатын энэ асуудлыг зөв зохицуулаа л гэж байгаа. Зөв зохицуулах нэрийн дор хулгай хийж болохгүй. Хууль зөрчиж болохгүй. Тэгээ ийм хэд хэдэн үндслүүд буюу үндсэн хуулийг одоо зөрчиж байгаа парламентын засагт халдж байгаа. За дээрэс нь баял одоо үндэсний баялагын санд орох ёстой. Хууль тогтоогчоос эсвэл тодорхой хэмжээнд бас шийдсэн тохиолдолд асуудаг шийдэх ёстой юмнуудыг гэж дур мэдээж маш явцуу давуу баримтлуудыг тодорхой төвд олгож байна. Усын цусд орох ёстой тодорхой орлогод орж ирсэнгүй. Ийм үндслүүд байгаа учраас засгийн газрыг одоо бас огцруулах хэмжээний буюу ерөнхий сайдыг бас огцруулах саналыг тавьж байгаа. За энэ одоо магадгүй хуулийн өрөөнд өгөөд улс төрийн өнцөг талаас ч гэсэн өөр гарц харагдахгүй байна. Энэ маргаан цэг тавих тулд. За таны гаргасан байгаа одоогийн өргөдөл дээр хэдэн гишүүн гар үсэг зурцсан гэж байгаа. Би бол 5 дахь өдөр гаргасан. 5 дахь өдөр бас өргөдлөө бид юм за энэ санаачлагыг гаргаад гишүүдтэй уулзаад. За бас амралтын өдөр дээрсэн учраас энийг хүлээгээд бас нэгтгэд дахиж гишүүдтэй уулзаад. За нэгтгэхийн ер нь бол 32 одоо хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол үндсэн хуулийн зааснаар улсын хурлын гишүүдийн 4/1-ээс доошх нь яг иймэрхүү асуудал тавьвал хилцэж эхэлдэг. За би ямар ч байсан бас ойлголцохоор нь цаг хугацаа байх хэрэгтэй гэдээ бас тийм яараагүй. Гэтэл одоо бас зарим гишүүд ч гэдэм эсвэл зарим одоо бас за нөгөө талтаа гэлж нөгөө талд байгаа хүмүүс маань ээлж дараалан гарч мэдээлэл хийх бие өмөрөх за эсвэл ийм асуудлууд гараад байгаа. Тэгэхээр одоо тэгэл за өргөн барий даа гэдэг шийдэл хүрсэн. Хин ч одоо энэ дээр яг тодорхой шийдэл санал болохгүй бүх байна. Тэгэхээр би бол үндсэн хууль заасан өөрийн бүр эрхийн хүрээнд үндсэн хуулийн хүрээнд суур зарчмаа хамгаалах үүднээс энэ маргааныг цаашдаа улс орны зовлон болгож дэвргэж бүр одоо өөрлүүлэхгүй тулд ер нь байгаа одоо энэ хэмжээнд зогсохын тулд одоо ийм зүйлээс одоо нэг 50 гарчаад байна та гişүүд. 50 гаруй гişүүд тавьсан байгаа тийм ээ. За тэгээд та энэ хэвлэлийн хурлынхаа үеэр хэд хэдэн өстой мэдээллийг бол авсан гаргасан. За тэрний нэг нь бол энэ засгийн газрын 50% тогтоол гэдэг зүйлийг та гаргаж ирсэн байна. Тэгэхээр энэ дээр илүү мэдээлэл өгч нэг ямар учиртай тогтоол болоод тэгээд сүүлд нь таны өмнө ч байна уу да Дамжин Нямсайд бол ийм тогтоолыг үрдэн та хууль зүйн дотоод хэргийн яамд ажилладаг байх та 5 удаа гаргаж ирсэн гэх мэдээллийг бас өгч ирсэн шүү дээ. Би одоо орчлол засгийн газрын гишүүнээр ажиллаж үзсэн, шийдвэр гаргаж үзсэн хүн шүү дээ. Тэр хүн одоо бас юу ярьж байгааг ойлгож байгаа л гэж би бодож байгаа. За би яамд яг 13 оноос хойш хууль зүйн дотоод хэргийн яамд хууль зүйн бодлогын газар за мэргэжилтнээс нэглээд газрын дарга за сүүлд бол 1 жилийн 2 сар төрийн нэр хийсэн. Ийм л намтартай ерөн ихтэй бол хууль бичлэлтэй ажил руу идэгсэн байгаа. За Дамжин сайд маань ерөөсөө нэг эрх зүйн орчин яаж бүрдэж байгаа тухай ойлгохгүй л.
өмнөх хэд удаа гарах ерөөсөн тийм хид гарч байсан байж магадгүй. Тэгвэл суур зарчмын үг тогтсон бэхээр 22 онд Уулуур хаан бүтээгдэхүүний биржийн тухай баталсан. 23 оны 6 сарын 1-ний өдрөөс эхэлж дагаж мөрдсөн. Энээс хойш энэ нүүрс, зис, жонш энэ бүгдийг Уулуур хаан бүтээгдэхүүн биржээр зарна шүү. Ялангуяа төрийн болон орон нутгийн эмчилгээ компаниуд 100%. За энэ төрлийн нэр бүтээгдэхүүнийг өмчийн хэлбэр харгалзаад бас зарна шүү гэдгийг Уулуур хаан бүтээгдэхүүн биржийн тухай хуулийн 12 заасны 5 засгийн газраас заавал харилж явах бараа бүтээмж жагсаалтыг заасан. 100% зар гэсэн. Гэтэл дамжны минийг 25% зарж болно. 75% бусдаар хар зараа гэд сая тогтоол баталж байгаа. Яг энэ суур зүйлээсээ амгуута тэр бусад аргаар зарж байгаа 75% энэ одоо дотоодын биржээр зарж байгаа 25% оногдуулж байгаа бага амнаатаар бага аргачлалаар бага үний аргачлалаар амнат төлж болно гэсэн. Тэгэхээр өнөөдөр биржийн үнэнийг 90 орчим доллар тээвэрт байгаа. За бидэд хамгийн ойрхон бонд ганц мөнгөний бонд дээр $135 орсон байна. За энэ бас тээвэр орж байгаа. За хятадын такс орж байгаа. Тэгэхдээ бидэд бүр өмнө биш одоо үйлчилж байгаа тэр нь. Энэний зөрүү $45. Тэр $45 дээрээс биш шин такс амнат авахгүй гэж зарчиж байгаа. Тэгэхээр тоон тутамд 2-1.5-2 $2 зүгээр үлдээчихэж байгаа байхгүй. Ингэж болох уу? За би нөгөө талдаа ерөөсө хувьчлал буруутахгүй. Хувьчлал энийг амнаатыг бас зүв болгооч гэж бодож байгаа. Өмнө нь бол би зүгээр яг жишээ аваад ирэхэд төмрийг жишээ тэнжээний бомтор гэдэг чинь Монголын компани төрөлж чадвар бууруулчих жоохгүй. Тэгэхээр бидэд ядаж бирж, ирээн, мандал, ганц моч гэх юм хамгийн ойрхон олон улсын зах зээл байгаа тэр юутайгаа холиод энэ аргачлалыг гаргаж болно. Ус орноо бодоод. Тэгээгүй. За хоёрдугаарт засгийн газрын гаргаж байгаа альва байнгын шинжтэй буюу хууль хэрэгжүүлж байгаа шийдвэр байнгын шинжтэй байх хэрэгтэй. Тэрнээс 4 сар 10 оны хугацаатай байж болохгүй. Энд ямар 8 явсан бэ? За хоёрдугаарт өмнөх шийдвэр нь хүчин төгөлдөр байна. Тэгтэл дахиад шинэ аргачлал батлагдсан. Татварын байцаагч аль аргачлалаар нь татвар тавих вэ? Энэ дамжны нэмийн яриад байгаа 55-аар амнат тооцож өгöd дараа нь хуулийн хэлтийн байгууллага тэр байцаагч дуудагдана гэсэн үг байхгүй. Өмнөх амнатын аргачлал яг хүчин төгөлдөр 465 дахь тогтоол болон 16 оны 81 дээр байж байгаа. Тэр нь юу вэ гэхээр биржээр зарсан бол биржийн бас арилжаагаар зарсан бол тэр зах зээлийн үнээр ханшаар нь зарна. Тэр нь SX Coal юун дээрээс үндэслээд Уулуур хаан, Сангийн хаан сар болгон зарлаж байгаа юм аахгүй. Тэр нь байсаар байхад дахиад шинэ ингээ хуцаатай юм байж байгаа. За хоёрдугаарт яг үнэхээр Уулуур хаан бүтээгдэхүүний биржийн тухай бол 100 нүсийг ч юм уу төмрийг, жоншийг зарахад бас хүндрэлтэй байгаа бол уг асуудлыг шилжилтийн үн зохицуулт байдлаар улсын хурлд оруулж ирээд 26 оныг дуустал ингэмээр, 27 оныг дуустал ингэмээр ингээд үе шаттай энэ асуудлыг хилцүүлэх гэхлээр эрхээ авах хэрэгтэй. Тэгээ үүр ингэж давж 100 улуурхаага биржийг дэмжиж байгаа мэт худлаа яриад тэрнээс ухраад 25% зарж болно. Би одоо яг энэ маш амнат багасж байгаа үе дээр гэрээний тоо маш их өссөн байлаа. Сая 8-9 дугаар сар дээр энэ амнаттай холбоотойгоор 80 орчим гэрээнүүд зурагдсан байна. Үзэгчдэд ойлголт өгөх үүднээс энэ сардаа яг хэдэн гэрээ зурагддаг байсан юм. Яг янз эрэлтээсээ шалтгаална шүү дээ. Гэхдээ яг ер нь дундчаар 140 орчим ч гэдэм үү хэмжээ бол нэг янз байна. Гэхдээ яг зүгээр мэдээ сая эрэлт жоохон буурсан, буцаас сэргэж байгаа хандлага байгаа. Гэхдээ нөгөө төвөрт яг энийг ашиглаад маш одоо нүүрсний үн унтсан байгаа дээр дахиад хямд даргачлалаар амнат тооцол боломжийг ашиглаад цаасны дээр нүүрсүүдийг зарж эхэлж байна гэсэн үг. Тэгчээд эн чинь өөр ачаалт байхгүй учраас тээвэрлэлт байхгүй. Дараа жил бидэд яг төсвийн орлогоо бүрдүүлэх нөөц тээвэрлэлт явахаар энэ өмнөх оны юмнууд гээд ер нь маш хүн буюу өмнө бидний замыг туулцсан байхгүй. Ингэж эдийн засгийг дунд хугацаанд хорлож болохгүй. Тийм учраас би яг амнатын асуудлыг шударгаар хил тодор шийдэжээ. Би ерөөсөө хувийн хвшлийг буруутгахгүй. Хувийн хвшилд бас тэр өрсөлдөх бизнесийн орон зайг гаргаж өгөх ёстой. Дээрэс нь амнатын орлого гэдэг бол манай эдийн засаг өөрөө уулуурхаа дээр эрүү самралтай учраас хамгийн том орлого. Тэгэхээр ингэж энийг найр тавьчих юм уу? Болохгүй шүү дээ. За манай зарим нийтлэлчид сэтгүүлчид шилдэгтэй ер нь ус төрчид шилдэг хүрээний бүзрийг хулдалаа талаа гэдэг шиг гэл яг хоёр тал гарчаад ингээ бие биенийхээ одоо яг үнийг хэлэхэд олон нийтийн хувьд бол аль нь итгэх мэдхээ байлаа сүүлдээ бүр энэ гарч байгаа энэ олон мэдээллүүдийн дунд үнэхээр төөрөө сүүлдээ залхаад явж байгаа шүү.
Энэ дунд таны хэлсэн үг дундаас бас нэг анхаарал татсан миний хувьд, хөөний хувьд бас жоохон эмзэглэж хүлээж авсан хоёр зүйл байна. Та бол нэгдүгээрт нь төрийн данс сулаацсан байгаа гэж нэг мэдгэцсэн. Хоёрдугаарт нь дотоодын валютын засах руу орсон гэдэг нэг бас мэдгдээд авсан байна. Яг уу би та бүгдийг бол ойлгож байна. Та бүхэн одоо нэгсэндээ улс төр хийж нэлтэй тийм ээ. Энд ч бас одоо зөвлөдөө одоо хоёр талд мэдээж тэр эндрийг ашиглаад бол бие биетэйгээ мэтгэлцэх одоо тийм орон зай бол байдаг. Монголын улс төр ялангуяа. Гэтэл нөгөө талдаа та бол улсын хурлын гишүүн бага ард түмний одоо төлөөлөл тийм ээ. Ард түмний төлөөлөл. Ийм хүний хувьд магадгүй цаашдаа мэдээж яг олон улсын валютын сан ч юм уу таны мэдээллийн дараа бид нар буруу дүгнж чигээд хурж ирээд дахиж томилолт гаргаад хийхгүй л байх л та. Гэхдээ бас энэ Юанда цаашдаа бас жоохон санаж авчихсан. Яг энэ асуудал юм байгаа. Ерөн зүгээр төрийн одоо Зандан шитрэ даргын засгийн газрын 100 хоног гэсэн. 6 сарын 18-нд томилогдсон баг тий. Яг энэ томилогдоод буюу санхүүгийн үйлдэл 2 дугаар үйлдлийн том эднүүд өнөөдөр ашиглагдаж явж байгаа. Тухайн өнөөдрийн эдийн засгийн өсөлт 5.6% байна гэдэг чинь 6 сарын 30-ны байдлаар байгаа байхгүй. Тэрнээс биш эдийн засгийн юм явчихад байна. 3 дугаар үйлдлийн санхүүгийн тайлан сарын цоцролттой гардаг. Нөхцөл байдал амаргүй болсон. Яг ийм төсөв хилцэж байгаа чухал үе дээр бид нар бодит мэдээлэл дээр шийдвэр гаргах шүү дээ. Тэрнээс биш энэ засгийн газрын ингэж 2 дугаар үйлдлийн өөрт хамааралгүй ч гэдэг юм. Тэгснэ би ингэчлээгээд яг бодит нөхцөлөдөө хилээч хин ч хэлэхгүй шүү дээ. Та бас ажиллаж байгаа бол өнөөдөр төсөв яаж хилцэж хин ч юм хэлж чадахгүй. Би бол албаны хүмүүсүүдээс тодорхой ажлын хэсэг бүрүүд дээр асууж байгаа. Яг валютын цэвэр нөөцтэй байгаа вэ? Хэлж чадахгүй. Тэнгүүд арилжааны банкуудыг бүгдийг хамж авчираад бидэд бас Монгол банкн дээр бас энэ ханшийн эрсдлээс сэргийлээд цэвэр нөөцтэй байдаг. Энэ яг өнөөдөр эдийн засаг тийм том түвшиндээ савлгаа хөрөх хэмжээнд байгаа юу гэхээр хэлэхгүй байхгүй. Ийм л асуудал. Бид бас энэ орчинд вакуумчлахгүй. Над руу маш олон орон нутгаас одоо танил одоо бас дуурайд байгаа учраас хэлж ийн гэдэг. Ерөөсөө цалингаас өөр зардал төрийн юмас гарахгүй байгаа. Тэгэн дээр шалгараад ажиллаа хийсэн компаниуч мөнгө авч чадахгүй. Энэ засаг даргын тамийн газрын үүдэн чагсаж байна. Яамд бас ялгаа байхгүй. Энийг ярьж хэлж чадахгүй байхгүй. Тэгээ энэ бодит байдгийг чи бид нар яг бодиттой юм ярьж чинь зөв шийдлээ олно гэхээс би бинийгаа хуурч чад нэг маск өмсчээ тэгээд хийсвэр зүйл төр шийдвэр гаргуулж чи угаасаа хөрсөн дээр боохгүй шүү дээ. Энэ зарчмыг л ярьж байгаа. За ойлголоо. За таны болон одоо 50 орчим гишүүний гар үсгтэй нөрөгдлийн процессын хувьд одоо яаж үргэлжлэх вэ? За яг бид нар бол ямар ч хэлсэн бүр ихээр өргөцсөн. Яг энэ өргөссөн өдрөөс хойш 3 хоногийн дараа хилцэж эхлээд 10 хоногийн дотор энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой мэл үнцөлийн зал дээр. Тэгэхээр энэ хүрээндээ явах. Тэгэхээр энэ давтгаас уг асуудал төрийн байгуулалт гэдэг юм холбогд баян ороод гэдэг явах болов. Тэгээ таны харж байгаагаар хизээ шулганаар орох боломжтой л 5 өдөр. 5 өдөр шууд уу? Тий. Та бас яг улсын хурлд одоо анх удаа сонгогдож байгаа ч гэсэн бас яг энэ одоо процесстай бол анх удаа бас оролцож байгаа хүмүүс биш, нэлээд туршлагатай гэж бас хараад байгаа. Тэнийг ялангуяа гооч яамд ажиллаж исэн хууль зүйн орчныг, эрх зүйн орчныг сайн мэднэ гэдэг утгаар тийм ээ. Тэгэхээр бас нэг хөнгөн хомгаа бол хандаг бах. Чуулганаар оруулаад батлуулаад одоо шийдвэр нь танаад алд гарах магадлал ер нь хэдэн хувьтай юм гэж таарч байна. Яг ингээл чуулган шийднэ. Чуулганд одоо тий эрц одоо орсон гишүүдийн конопор шийдэгдэнэ. Би одоо өмнөөс нь бол тааж хэлээл одоо ингэн гэж хэлж чадахгүй ч гэсэн яг өнөөдрийн надад итгэлөмжлөөр 50 орчим гишүүд зурсан байна. Цаанаас за үндсэндээ яг асуудлыг бол тэр үед конопор шийднэ, дэмжнэ гэсэн бас 25 зэрэг гишүүн байна. За ойлголоо. Хэрвээ улсын хурлын чуулганаар ил асуудал орж орохгүй бөгөөд эсвэл асуудал нөгөө талдаа гарлаа гэхэд энэний дараагийн одоо энэ асуудлыг одоо мухарлах тэр зэг нь хаана? Үүний яг зүгээр мухарлах энэ асуудал бол яг улс төрийн соёл байсан.
Өгж авч сурах, албан тушаалыг өгж авч сурах, өрсөлдөөнд орох, намын хамт олон баг хурлын гишүүдийн шийдвэрийг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх энэ л байсан. Гэхдээ яг зөвхөн ямар ч одоо шийдвэр гарсан цаана бол үргэлж бас энэ ойлголцол, улс төрийн соёлын асуудал бол хэвээрэл үлдэн шүү дээ. Яг зөвхөн иймэрхүү нөхцөл байдал ингээ орчоод байгаа юм туйлын харамсалтай. Тэгээ нэг ийм хит өнцгтөөс очлаа л да. Би бол одоо бас манай намын лидерүүд гэдэг юм бас энэ улс төрд бас олон жил явцсан бас энэ учир мэд хүмүүс бас нэг зарчмын юм хэлээд энэ асуудлыг шийдэх ёстой шүү дээ гэдэг гараад ирэх юм болоогоор хинч гарч ирэхгүй. Бүлэг оролдохгүй. Бид бүлгийн одоо чатан дээр байнга шаардаж байна. Бүлгээ оролдуулаач. Нүрээ хараад ярмаар шүү дээ. Яагаад зогтоод байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна. За улсын хурлын чуулганаар орж болохгүй л гэхэд 11 сарын 15 16 гэлөө ятсан байгаа. Одоо бид бол намын дараа сонгоцсон шүү дээ. Тэгээ яг их хурл дээр бас одоо бас тодорхой баталгаажуулж юм явах бах. За ер нь зүгээр цааш та нэгэнт одоо баг хурлын шийдвэр бол гарцсан. Энэ одоо ханаараа явах болов гэж би зүгээр бодож байна. Улсын намын гишүүд бол яг зүгээр 6 сард бол тэр завсрын үе дээр бол занаштай дараа дэмжсэн шүү дээ. Тэгээ бас яг өнөөдөр 100 хоногийн дотор бас байгаа одоо гэдэг юм уу байдал энэ нөхцөл байдлыг мэдрэхгүй байгаа. Тодорхой томьтой арга хэмжээнд авахгүй байгаа. Энэ нөхцлүүд энэ гишүүд чинь бас санаа зовж шүү дээ. Хоёулаа асуудал онд усад өнөөдөр ч 10 сарын одоо гарц явж шүү дээ техник л. Тэгж одоо өнөөдөр хувь нөлөөлөгчдийн дахин дутагс нэмэлт өөрчлөлтийн гэрийн засны тухай 7 жил болж байгаа бидний боломж яг яаж ашиглах гэж юм бэ? Хин ч хариулж чадахгүй шүү дээ. Ганцхан хариулт. Ажил хийх гарсан. Тэгээ би нөгөө зохион байгуулалтын ажлыг бид дээрээс асуугаагүй байхгүй. Үр дүн яаж ийна? Ажил явж гин үү? Энэ хизээ одоо улсын хурлаар орж ирэх юм. Багхгүй зүгээр ажил хийх гарсан. Нэг захирамж гарсан. Гэхдээ ийм юмар ингээд тайлан тавиад ингээд ахаар бас олон гишүүд ингээд шаардлага тавиад байна л да. Тэгэхээр энэ зүгээр тавтахын дараах гэдэг үр дүн бол байхгүй. Энэ бол одоо тэгээд бидэд бол зүгээр цаашдаа намаа тараагаад магадгүй бүр төрийг эдийн засгийг энэ Монголыг одоо ямар зовлонлоо түлхэх юм бүү мэт. За би яг ерөнхийдөө тэр улсын хурлын чуулганаар ороод батлагдахгүй бол шийдвэр нь одоо та бүгдийн тал дээр гарахгүй бол гэж асууж байгаа гол нэг шалтгаан нь бас яг энэ асуудал байна л да. Хямралын асуудал, улс төрийн хямралын асуудал, нийгмийн бухимдлын асуудал. Та бас түрүү мэдж байгаа те багш эмчнэр маань одоо жагсаалд хийцээ явж ийн хинж тоохгүй байна. Хүмүүс гарч тэр шаардлагыг нь хүлээж авахгүй байна. Гэх мэтчлэн 11 сарын 15 хүртэл хүлээх ерөөсө боломжгүй байх гэж одоо бид бүгдийн хувьд л харж байна. Миний хувьд хувийн хүүхэн иргэн хүн залуу хүний хувьд цаанаас хүүхдүүд л охироод байна л таа. Яг асуудлууд байна. Гэхдээ энийг бид нар бас шийдэх арга замыг бас эрэлхийлэх боломж бол байгаа. Өнөөдөр яг бодлогын асуудал буюу хамгийн одоо бодлогын бөгөөд энэ үсэг орны одоо тэ маргааш за дараа жил эсвэл дунд хугацаанд бас хань ерөнхийдөө тухайн жилийн төсвөр харагдаж штэ. Ямар одоо бодлогын асуудлыг шийдэхэд зорих гэж байна. Тэгэхээр энэ орон зайн дээр бид нар бас одоо бүтээлчээр ажиллахаар нэг улс төрчид хоёр талд мэдээлэлгээ сууж байгаа бас туйлын харамсалтай байгаа үндэлэгд. Өчигдөр ямар сандаа эдийн засгийн байнгын орж яхад гişүүд маань шууд хурлыг хайж харангуйтай мэдээлэлгээ бүгд зогссон. Үлдэж байгаа гişүүдний хинээс сухаа мэдгээ байсан. Ийм л хэмжээнд хямарчаад байна штэ. Харин бидэд одоо бас тодорхой орон зайнуудыг хараад байгаа штэ. Өнөөдөр гişүүд хүртэл ярьж байгаа. Хурал зөвлөгөөн коэффициент 2.3 тэрбум. Зураг төсөвөө баахан төсөл арга хэмжээнүүд ороод ирсэн гэдэг аудитын ерөнхий газрын дүгнэлтээр гарсан. Яагаад энэ амнаатыг бууруулж вэ? Энэ үр чинь багш нарын цалин нэмж болох байсан шүү дээ. Гэх зэрэгээс ингэ бодох юм бол нийгэмд одоо энэ үүсэж байгаа юмнуудыг бид мэдрэх ёстой. Энэ багш нар чинь зүгээр өнөөдөр гарч ирээгүй шүү дээ. Яриад л байсан. За асуудлыг бидэд бас ингэж олж харахгүй одоо тий өнгөрөөж болохгүй. Энд бол үндсэндээ цааталт нь Монголын одоо маргааш ирээд бас хүүхд багчуудын сурж боловсрох эрхийг асуудал эргэж байгаа. Тэгээ энийг одоо бидэд энэ улс төр төр тодорхой төвшөнд нэгдэлтэй гарч эсвэл одоо ямар нэгэн байдлаар шийдэлтэй хүрчээд ажилдаа урд орохгүй бол өвлж орчлоо.
цууд торхон болох шинжтэй байна. Таны асуудал байна. Гадаад нөхцөл байдал амаргүй байна. За гадаад харилцаагаар бид нар улс төрчиж байна. Ганц удалтаа янз бүрийн юм ярьдаг түвшүүтэй бүгдийг элдв янзаараа ярьж байна. За би яг энэ дэр нэг баяртай өнөөдөр бас засгийн газар бүх гэрээнүүдийг ил болгочих боллоо. За нэр бүхий гишүүдээс зөвхөн нэг асуудал юм биш. Бүхэлд нь энэ 5-7 нүүрсний асуудлыг нэг сонсолын ягдаг зүйл дээр гар үсэг зурж байгаа. Би бол зурцсан. Тэгээ энэ асуудлаа нэг мухарлаад энэ асуудалтай үүсэж байгаа тэр хэлбэрийн асуудал буюу төрөмжт компани засаглал, ил тод байдал, энтх стратегийн хөрөнгө оруулагч буюу mixed ownership энэ бодлогын зөв оруулж ирээд бүгдийг нэг туушруу тавьж ирэхгүй. Бүгдийн төр эзэмшин ч гэдэг юм уу эсвэл бүгдийг нь өвчлөх гэдэг байна. Төр тодорхой юм авч үлдээ. Тодорхой юмыг нь яг мэрэгжлийн хөрөнгө оруулагчдад оруулаад ирээ. Зарим хэсэгтэр нь ард түмэндээ өгье. Баялагын мэйлээс өөртөлтэй. Одоо ногдлол шгараа. Гэх зэрэг энэ одоо шийдэх асуудал зөндөө биш шүү дээ. Энийг тойрсон тэгвэл нөгөө юмнууд шийдэгдэх гэсэн үг. Бид нэг суураараа юм одоо ингэж харахгүй бол яг үгүй одоо тэгээ хүн солиод ерөөсөө асуудал шийдэгдэхгүй юм байна. Хүндээч бас биш юм байна. Тэгээ юунд байна? Энэ тогтолцоон дээр орж ирээд хийх хэрэгчээд шүү дээ. Тогтолцооноос гадна хууль эрх зүйн тодорхойгүй орчин, тодорхойгүй зөндөө орчныг бүгд мэдээд байгаа. Мэдээд л тайлбарлаад л. За энийг ингэс тоо шийдэл нэртэйгээд яриад л идэг. Гэхдээ яг шийдлийг яг энэ санаачлаад гэдэг юм уу нөгөө төрийн бодлогын шийдвэр болгоё гэдээ оруулаад ирдэг хүн байхгүй ч гэдэг. За хоёлаа намын доторх одоо улс төр энэ асуудлыг ингэж мухарлаад төсвийн талаар хэсэг хугацаанд ярилцаж бодож байна. Энэ жилийн төсөв одоо яг 20 дугаар хэлэлцүүлэг дээр болох хэрэгтэй тийм үү? Тэгээ бас зарим хүмүүс яриад байгаа төсвийн хуулийг хэлэлцэж яхад өөр зүйлийг одоо хэлэлцэж болохгүй гэсэн юм байлтай гэдэг. Энэ бас ямар очтой. За нэгдүгээрт 20 дугаарт нь энэ жилийн одоо өргөн баригдсан төсвийн талаар таны байр суурь ямар байгаа вэ? За яг өөр хууль хэлэлцэхгүй гэдэг юм бол байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм уу? Үндсэн хуулийг л хэлэлцэж яхад өөр хууль хэлэлцдэг. Тодорхой шаардлагатай ганц нэг хуулиудыг байнгүй бүр нэлээд улсын хурал дээр тодорхой шийдвэр гаргаж хэлэлцдэг. Өнөөдөр ерөнхий сайдын асуудлыг одоо өргөн барьж тавьж байгаа нь энэ үндсэн хуулийн зохицуулттай. Өргөн барьснаас хойш 3 хоногийн дараа 10 хоногийн дотор шийдэх ёстой. Тэгэхээр энэ асуудал магадгүй хурдан зэгсрэх тусмаа төсөвч гэсэн хурдан эзэнтэй бол. Одоо яг үндэ хэлэхэд сайдтар ч гэсэн сонирм болж чадах шүү. Одоо шул уу хэлгээд. Яадаг. Энэ төсөв дээр нэг тийм анхаарч байгаа ч юм алга. За яг өмнө жилийн өргөн баригдсан төсвийн хувьд бол би бол сая өнгөрсөн 1 жилийн хувьд бол том бодлогоо бариад нэг тийм одоо жижиглэж одоо тойрог ирэх ашиг энэ гэж юусэн ярьсангүй. Том зургаараа бас Монгол улс том төслүүдэд хөтлөх ёстой. Энэ нь өөрөө иргэд суур одоо дэд үтцийн хүртээмж за эргээд энэ том асуудлуудыг шийдсэний цаана ажлын байр нэмэгдэх ч юм эдийн засгийн жоон тэлэлт үүсгэхэд өдөөж өгөх юм байна гэдэг байдлаар илүү анхаар игдэг төсөвдөр бол байх. Өөрөөр хэлбэл бүсцсэн хөгжил бус зүйлүүд. Тэгэхдээ энэ төсвийн бодлоготой зэрэгцүүлж энэ хувийн хвшлийн орон зай буюу хувийн хвшил төрийн хвшлийн түншлэл гэж яриад байгаа. Энэ орон зайг бид тэлэхгүйгээр төсвөр нэг юм шийдэхгүй. Энэ яг төсөв дээр амар том хүлээлтээр нийгэм төрөмтгчээд байгаа олон асуудлыг шийднэ гэдэгт би бас жоох эргэлзээ багтаал байна. Тэгэхээр яг зөвхөн ерөн бусад тэр боломжуудыг бид нэг нүгөө яриад зөв ойлгохгүй бол тэрнээсээ бүр хаалгадаг болчих нэг улгаа их гэдэг байгаа юм шиг. Тэгээ тэрнийхээ эрх зүйн орчин бүгдийг түгжээ тавьчихлаа. Өмнөх нэг ганц алдаанаас болоод за 99-ийн нэг концесс гэж баахан шуугчсан ерөөсөө бүгдийг ингэ түгжиж байгаа хөөхгүй. Нэг ч ашигладаг. Тэгтэл хувийн хвшилт нь нөгөө бизнесийн санаачлал нь байгаад байдаг. Мөнгө нь байгаад байдаг. Юм явдаг. Тэгэхээр би яг зөвхөн ийм л одоо зарчим байгаа. Яг зөвхөн яг энэ жилийн төсвийн үед бол тийм нэг асуудал шийдсэн юм алга. За их мэдл жоох ойроо хүмүүсийн тойроглож жоох юм байна. За эрүүл мэндийн төсөв жоох 5.5 хөрөнгө оруулалт хэмжээ нэмэгдсэн гэж байгаа бол тэр ганц хавдар хэмлэл байна. Яг эцсийн дүнд хавдараас урьдчилан сэргийлэх үед юм уу тэр хүний зөв дадлал болсон бодлогын шийдвэрүүд дээр ерөөсө төсөв алга. За тэгээд өнөөдөр бас тулцсан асуудал ахмадууд байна. Багш нар асуудал байна. За тэгээ яг энэ төсвийн реформыг дагаад энэ төлөвлөлт гэдэг зүйлийг ерөөсөө хийж чадахгүй буюу яг энэ улсын хурлын нэг юм байна. Ерөнхий нэг байдлаар шийдчихэд асуудлуудаа эренбүүлж оруулж ирэхгүй. Тэгээ энд нөгөө гişүүд нь их зодтолтой юм эренбэлэх гэдэг юм шиг юм л орчод байдаг. Уг нь салбарын яамдууд нь
За манай одоо яамны хувьд бол засгийн газрын энэ мөр хөтөлбөр нь тэргүй ээлжинд байх хэрэгтэй ингээд эдийн засгийн хөгжлийн яам болоо сангийн хамтаа бүр ирэмбэрээ тохироод ингээд ороод ирмээр байгаа. Тэгвэл бид энийг чинь зөв ойлгуулад иргэдтэй зөв бодлого гарах гэж байгаа юм шүү гэж явахын хонд баах ингээд авцалдаагүй юм ачаас үлдээ ингээд ийм л нөхцөл байдалтай ингээд төсөв ер нь хилцэгдээд байна. Тэгээ яг зүгээр төсвийн хувьд бол нэг урсгал зардал за эргээд яг төлөх төстэй зээлийн төлбөр тооцоонууд за хөрөнгө оруулалтууд бол том багтай байна. Өмнөхөдөө гүйцэх энэ чиглэл рүү явж байна. За тэр нь ч бас зүг баг. За яг шинээр эхэлж байгаа юмнууд бол эрүүл мэндийн салбар дээр ганц нэг хоёр эмнэлэл байна. Тэгээ иймэрхүү л одоо орон зайтай байна. Тэгээ би яг зүгээр бас гишүүдтэй ч гэсэн уриаллаа. Нэг сайдын багцаас нь авч нөгөө сайдын багц дээр тавьж нэг төсөл арга хэмжээ санхүүжүүлэх гэхээс илүүтэй суурьаар яаж эдийн засгээ тэлэх ёстой вэ? Орж ирж байгаа энэ орлогыг харин ирэмбийн хувьд яаж зарцуулах вэ гэдгийг хэдүүлээ бодмоор байна. Тэгээ нэг гарц нь бол уулуурхай байна. Өнөөдөр яг эрүү хамааралтай учраас энийгээ яг орон нутгийн хөлийн шүрэх байдал орон нутагт нь бас өрөөгөж нь ордог. Буцаагаад энэ одоо байгалийн байлгаас орж ирж байгаа өрөөгөжийн тодорхой хувийн гэсэн байгаль орчноо хамгаалдаг. Энэ юм л ингээд бодлогын бүү тэнцвэртэй баланстай юмудаа ярьж шийдэхгүй бол одоо бид чинь нэг тийм сонирн байдалд орчод байна шүү дээ. Чимчгнэл энэ. Сүлдээ нь урсгал зардал дийлэхгүй нэг өдөр одоо тесэрт юм болов. Тэгээд одоо харж байгаа үстэй нүүрсэн зарагдахгүй болохоор ингээд ер нь шууд суучдаг. Ерөөсөө тийм манад нэг тийм сүртэй эдийн засгийн төлөв байхгүй шүү дээ. Нүүрс зарж ивэл бүгд нүүрс байхгүй бол бүгд юм. Ерөөсөө ойлгомжтой. Тэгэхээр эний чинь яаж одоо эрсдлийг бууруулах вэ? Дараагийн энэ төсвийн орлогын бүрдүүлэлтийг хаанаас авах вэ гэдэг зүйлээ бодиттой ярьдаг тийм алхам руу орохгүй бол өнөөдөр бол нэг тийм том бодлого юм байхгүй шүү дээ. Том бодлогын юу гэснээс энэ төсөвдөр ер нь бол сүүлийн 30 жил ч юм уу тийм ээ. Төрийн өмчт компаниудын орлогын асуудал тэр компаниудын одоо төсвөөс гадуур оруулж байгаа хөрөнгө оруулалтын асуудлууд бол дандаа төсвийн үед бол бас нэг хилцүүлэг болж эхэлдэг л дээ. Тэгэхээр ер нь бид нар улсаараа засгийн газраараа хязгаарнаас ахуулаад энэ хоёрын хооронд нь одоо нийлүүлээд ер нь тэгж нийлүүлж бодох төлөвлөх арга гаргачлал байд юм уу? Тэгвэл бол жилийн жилд аль ч ерөнхий сайдын үед дандаа л нэг ийм хардлага сэрдлэг бол байсаар л ирсэн. Яг энэ сэдвийг ярих би одоо бүр сөрөндө харамсаад байгаа. Би одоо бас танаа нэвтрүүлэг өмнө орж байхдаа яг энэ асуудыг яриад байж гисэн. За би хуулийг дотоод хэргийн яамд байж байхдаа уг асуудлыг бас төсвийн бодлоготой уялдуулах, засаглалын ил тод байдал, өрсөлдөөнт байдлаар буюу тийм чаддаг хийх тэр зарчим энэ бүх зүйлүүдийг шийдсэн хуулийн зөвлөл өргөн бариад буцаагдаад дахиад сая учраас сая өргөн бариад хилцэгдэхгүй ингээл байгаад байна. Маш олон жил одоо Yellow Page Казахстанчууд ингэ нэрлэлцэн. Энэ болохоор тэр хэсэг дээр ерөөсөө төр оролцохгүй шүү гэдэг зарчим. Тэрийг бид нар баталгаажуулмаар байна. Яйны цаана тэр орон зай дээр байгаа төрийн өмч компаниудыг татан болгох, олон нийтийн болгох, төр өөр төр авч үлдэх 3 ангилмаар эртгийн шиг. Татан болгоод энэ орон зайн дээр нь тарифын бодлогыг зах зээл либералч дээр үе шаттайгаар маш зөв одоо хэрэглэгчтэй дарамт төсөхгүйгээр шийдээд хувийн орон зай орж ир. За энэ хэсэг дээр менежментийг нь алгуурхан одоо мэрэгжлийн хөрөнгө оруулагч болон энэ одоо олон нийтэд бас ишгийн үртэйх байдлаар ингээд хувьцаанаас нийцэмших байдлаар оруулах тэр нөхцөлийг бүрдүүлэх. За энэ хэсэг одоохондоо бид төр даваа явж гэдгээд бодлогоо хурдан зарлах хэрэгтэй. За ер нь бол одоо бусад орны хувьд бол энэ төрийн өмч компаниас төсвийн бодлоготой л хийж байгаа шүү дээ. Төсвийн хэдэн хувьд нь энэ татварын бус орлогыг яг эндээс оруулж ирэх. Яг төрийн өмчт компаниг улс орно гэж бол байхгүй. Одоо хэдүүлээ бас төр ингээд төр компаниг байх хэвээр худлаа яриад байдаг. Гэхдээ яг бодит байдал тийм байхгүй шүү дээ. Америк гэсэн асар олон төрийн өмчт компани. Өнөөдөр нийт төсвийн орлого чи 90% нь татвар байгаа. 8% татварын бус орлого байгаа байхгүй. Тэр 8% бүр хэдэн хүн компаниудаас орж ирж байгаа нэхэр бас их нийттэй. Тийм байгаа. Тэгэхээр энэний цаана одоо 59 мянган хүн гэдэг ямар ч үр бүтэмжгүй бас зарим дээр яг зарим компани бол байна. Зарим нь бол хэцүү. Тэгэхэд 26 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна. Урсгал зардал 15 6 их найд байна. За цэвэр ашиг 5.9 их найд. Тэгээ боддоо. Тэгэхдээ яг ямар хэмжээний эдийн засгийн потенциалтай баялгаар эдгээр ингэж эргэлтэнд оруулж ийнэг бол шал өөр юм гарна. Тэгэхээр би ерөөсөө энэ төрийн өмч компанийн засаглалыг хууль эрх зүйчнаас эхлээд тодорхой болоод
яг одоо гэдэг хөвчлөлийн асуудлыг алийг нь одоо олон нийтийн болох аль дээр нь төр тодорхой хувь авч үлдэхин. За энийг одоо юу гэдэг засгийн газар элж сонгуулийн дараа засгийн газар байгууллагатай 4 жилээр зарладаг байх соёл өгнө хэрэгтэй байна. Бид энэ салбарт орохгүй. Эсвэл жил төсвийн бодлогот оруулж ирмээр эсвэл тухайлан ч гэсэн оруулаад ирмээр шүү дээ. Бүх орнуудын муу ятан байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд бидэд нэг хөвчлийн жагсаалт гаргахаараа зүгээр тийм апдейт хөтлөхгүй. Одоо би инженеэр л харах гэдэг л дээ. Ямар ч тарифын зохицуултаар боогдсон зах зээлгүй тийм юмыг ад зэнүүдийг хөвчлэн гэдэг яг эцсийн юм дээ. Замын урамжинд тэднүрч оногддгоо тийм компаниудаар жилийн 3 тэрбум орлоготой тэгтээ тийм урт замыг одоо арчилгааг нэг хувийн хвшил сонирхоод явна гэж байхгүй шүү дээ. Тэгэд ийм байдлаар ингээд дүр хэсгээд байгаа байхгүй. Тэгэхээр би энэний цаана бас олон удаа хэлээд байгаа. Төрийн эмчилгээ компаниуд засаглалыг шийдэх тийм улс төрийн өсгөх сонирхол яг байгаа мэт боловч бодит акшн буюу алхам хийгдэхгүй байгаад харамсалтай байна. Бид энэс ч юм болж улс төр зодтолтой байна. Энэс ч юм болж Монгол улсын олон индексүүд ухраад байна. Авилгал өсөд байна. За энийг дагсан улс төрийн санхүүжилт тохирдоод байна. Бүгд мэдээд байгаа шүү дээ. Ярьцлагын эхний хэсгүүдэд та оюутлага болон онтрагийн асуудлыг хэсгэхэд урдаад өнгөрсөн. Энэ жил одоо л хүн болгоос ирж байгаа юм шиг бүх хүн бүр одоо ярьж байгаа шиг тийм. Нөгөө нэг 7 жил чинь болцсон гэдэг асуудлыг. Гэтэл хавар энэ тухай наримтлаг гишүүнүүд төрхөн хэмжээнд мэдээлэл өгч ирсэн. Монгол талаас нь тузаж сууж байгаа тузын гишүүдээс мэдээлэл өгөөл явж ирсэн. Гэтэл улсын хуралч дээр засгийн газар дээр дөнгөж яагаад одоо л дөнгөж энэ асуудлыг гаргаж тавьбаа гэдэг дээр би одоо хувь хүний хувьд маш харамсаж байна л та. Таны хувьд энэ асуудал дээр дэвшүүлж байгаа шийдлүүд болон одоо өөрийнх нь байр сууриас болчихсон. Яг нэг 12 асуудал байт. Энэ 12-ыг нь өмнөх оюутан ерөнхий сайдын засгийн газрын үед 9-ийг нь бол шийдлийн тохиролцсон. Албажуулахад ер нь бас шийдэж болно гэсэн хэлбэр. Ер нь тэр бол бас манай талд бас нэлээд нааштай шийдвэрүүд гэж би ойлгож байгаа. Яа тэгэхээр бид энэ дээр бас хилцээрийн нарийн бичгийн дарга ахлагч Нямбатар сайд байсан. Гэтэ бид хоёр бол хоёулаа ажиллаа өгсөн л тоо. Тэр яаж үргэлжлэж байгаа мэдэхгүй. Нэг 3 асуудал байт. Энэ зээлийн хүүгийн хэмжээ, за менежментийн төлбөр болон за нэгтгэл бодлого бүртгэлийн бас нэг тодорхой асуудлууд байгаа. За яг хөө том зургаараа цааш та Монголын арилжааны банкар тэ төлбөр тооцоо хийх үгүй юу гэдэг. Энэмэрхүү ингээд зарчмын эдэмнүүд бол үлдчихэд байгаа. Үнэн. Гэхдээ би энэ оюутлогоо ч гэдэм юм ер нь яг зөв өнцгүүдийг би хэлэхдээ нэг тийм энийг одоо буруу энийг зөв гэж ерөөсө туушрмааргүй. Ерөөсө туушрал ерөөсө бид шийдэл олж чадахгүй хамгийн хэцүү юм болчиход байгаа байхгүй. Хоёр туйлд байдлаар асуудал тандаа зөв буруу эсвэл энэ гэдэг байтал. Тэгэхээр энэ голын гэдэг юм уу. За зарим нь аль хэсэг дээрээ одоо бид илүү их Монгол талынхаа гэдэг нь бидний асуудлыг нэг шийдэх тал руу нэг ядаж 60% руу аваад орчих. Тэр болцоог би хайх хэрэгтэй болж байгаа хандлага хэвд. Тэрнээс биш бид энд ингээд сүлд ингээд шийдэл олж чадахгүй болохоор яг эцсийнүүд бидэд л хохирч болоод байгаа байхгүй тодорхой асуудал төр. Тийм учраас яг хөө зөв оюутлагын төсөл бол Монгол улсад маш том авчирсан залуучуудад мэдлэг, хандлага, итгэл найдвар. За манай гадаад харилцаа хөрөнгө оруулалтын талдаа ч гэсэн бидэд нэг том 3-4 хүршийн баталгаа ийм зүйл байна. Тэгэхээр энийг нь одоо нэг өгөөсгөж нэх яриад яг уу. Алдаанууд бол байсан. Энийг засах одоо оролдлогод хилцээрүүд л явах хэрэгтэй. Эндээс ерөөсөө эсвэл гаргаж болохгүй гэдэг дээр л байгаад. За би бол зүгээр яг зүгээр маш олон одоо энэ бас асуудлуудыг ингээд хараад бас өөрийнхөө хувийн төгөлтэйг явах. Ерөн зүгээр цаашдаа 34%-ийн тодорхой үе. За бүхэлдэн ч байж болно эсвэл 10%, 20%. Нэгэнд энэ 34% яг зөв хяналтын багц боловч бас бид нар бас нэг шийдвэр гаргалтад бас төсвөртөө оролцож чадахгүй байна. Зүгээр тодорхой хэмжээний стратегийн гэдэг нь тодорхой нэг 10% авч үлдээ ч юм уу. Кэшер солих. Эсвэл тусгай хамнаатаар орлуулах. За эсвэл 34% бүхэлд нь өгөөд алт хувцас авах. Тодорхой шийдвэрүүд дээр хориг тавих хэрэгтэй. Магадгүй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа, нэмж зээл авах гэж байгаа. За эсвэл энэ төсөлтөй холбоотой дараагийн төслийг холбох буюу онтри те. Энийг холбож байгаа ч юм шийдвэр гаргах дээр бид эдийн зөвшөөрлийг авах бол хориг тавих гэж байна. Иймэрхүү тодорхой яг бодит шийдвэр гаргалтын хэрэгтэй байдлаар бас ингээд яриа хэлцээр хөлбөрөд байж болох юм бол зүгээр гэж харж байгаа. За тэгээ одоо яг зүгээр мөнгө урсгал одоо үдийтэл сайн байна. Зэсийн хүн ч гэсэн өнөөдөр бас нэлийн дэлхийн зах зээл дээр дэш явчлаа. Түүндээ дамжилт руу явчихна. 20 ирээдүйд зэсийн хэрэгцээ байна. Энэ төсөл одоо л яг
нэлээд өгөөжтэй байгаа байхгүй. Тийм учраас бид яг энэ дээрээс өөрийнхөө 34%-ийг үн хүргээд тусгай амнаатаар илүү их орлуулад за магадгүй зүгээр одоо энэ амнаатын асуудыг ч гэсэн бодиттой нэг ярих. Жохон ахиулж амнаа. Эрдэнэ төрөв төлж байгаа шүү дээ. Тэгж байгаа. Тэгээд эннийхээ нэг гол балансыг олчвол дараагийн бас засгийн төслийг хөтлөгч мөн шүү дээ. Хоёр төсөл бэлэн байна. Тэгээд бид энэ асуудлуудыг шийдэхийг хүлээж байгаа байхгүй. Татварын орчныг хараад. Тэгэхээр би бол ерөн зүгээр яг энэ иймэрхүү зүйлийг л одоо олон нийтэд зөв ойлгуулад энэ асуудлаар харин энэ орж ирэх мөнгөөр юу шийдэх үү гэдгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Нийгмийн асуудлыг нийгмийн одоо суурь дэвтцийн асуудлыг аль хэсгийг нь тэр ирээдүйн сандаа яг гар хүрэхгүй үлдэх. Маш сайн ярих хэрэгтэй. Тэгтээ шийдэл бол байна. Тааж одоо бид нэг ярихгүй эсвэл хөөхөө за би одоо бас шууд бас ингээд дандаа шүмлээд байж чадахгүй. Бас хичээж байгаа байх л гэж одоо ойлгож байгаа гэсэн газар. Тэгэхээр тийм бас мэдээж улсын хурлын гишүүний хувьд ярьж болох мэдээлэл бас болохгүй бас мэдээллүүд байгалах. Ялангуяа хоёр тал хоорондоо гэрээ хэлцээрт орж байгаа яг энэ цаг үед. Гэтэ яг харамслаа бол бид нэр илэрхийлж явах хэрэгтэй. Дарамтлж явах хэрэгтэй. Баталтай тийм. Яг зөв шаардлага тавьж шүү дээ. Та саяас хэллээ л дээ 34%-ийнхаа оронд амнаатаар орлуулах, тусгай амнаат гаргах гэдэг чинь иймэрхүү шийдлийг бол ер нь салбарын хувийн хвшлийн чиглэлтгүй яг энэ салбарт ажиллаж байгаа төрийн өмчт компанид ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн яг салбараа мэддэг хүмүүс бол энийг бол байнга яриад байна. Гэтэл сүүлийн жилүүдэд бид нэр харлаа төрөг стратегийн ордуудаа авна гэдэг нэг юм өгүүлэгдэх юм байна. Хоёрт нь сая бид нэр Халзан бүрэгтээ сонсголын үеэр асгаарлаа. Иргэдийн эсэргүүцэл болон одоо бусад одоо гишүүдийн бас одоо юу гэх үү тийм ээ санал бодлыг бид бүгдээрээ л харлаа шүү дээ. Энийг давж чадах уу? Давах шийдлүүд болох ёстой. Тэнд иргэд бас нэг зүйл хэлээд байна шүү дээ. Тэрэнд нь бид зөв мэдээлэл өгөх ёстой. Зарим талаараа мэдээллийг буруу авснаас болоод байгаа байхгүй юу? Мэдээж өөр ирэх ашууд байна л бас. Би бол одоо хамгийн түрүүнд газрын явар байд юм уу? За дээрэс нь уранч байд юм уу? Иймэрхүү зүйл бол стратеги бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Хэмжээ үйл хамааран. Стратеги ордогддаг зүйл дээр дотоодын нөхцөлтөний 5-аас дээш хувь ч юм уу түүнээс дээш хувь нөлөөлөх гэдэг нэг одоо баримжаа байна. Энэ бол бас нэг тийм зөв шийдэл бол биш. Стратеги орч гэж байхгүй. Зүгээр стратегийн бүтээгдэхүүн гэж байгаа байхгүй. Бид ямар устай, ямар хэмжээнд ямар бүтээгдэхүүнээрээ бас давуу талыг олж авах уу гэдгээ бидэд бодож байгаа бол энэ чиглэл рүү гарах хэрэгтэй. Харин эннээс орж ирэх байгалийн баялаг буюу эннээс нь орж ирэх өрөө өгөөж энэ орон нутагт л үлдэх хэрэгтэй. Орон нутагт нь энэ амнаатын яг хэдэн өвн ороод шууд хөнгөрөлт болж яг орон нутгийн иргэдэд өгөөж өгье. Тэргээр нь орон нутгийн иргэдэд тэр ариун цэврийн байгууламж, нийгмийн дэд үтц, тэр инженерингийн дэд үтцийг байгуулж өгвөл шал өөр болно. Бүгдийг ингээд хамж яваад ингээд явчихаар бас хэцүү байгаа байхгүй нэг талтай. За нөгөө талдаа би бол ийм чиглэлийн бизнес хийж байгаа компаниудыг бид дуулуурхан хууль дээр яг банкны салбар шиг бас хийж болох гэдэг байхгүй. За паблик компани болох шаардлага тавья. За эсвэл яг үйл ажиллагаа явуулаад хэдэн жилийн дотор паблик болно. Паблик болоод эхний одоо хэдэн хувийн ч гэдэг юм уу заавал орон нутгийн хэрэгтэй. Тэр дундаа бүр суманд тэргүй хэлжинд авах нөхцөлийг бүрдүүлнэ. Тодорхой хугацаа худалдаа авалтыг харлаа. Үлдсэн хувь дээр нь аймаг. Тэгээд нийт монголчууд гэдэг юм уу сонирхсан компани аж ахуйн гэж байна. Ийм байдлаар бидэд хамт буюу энэ бидний гэдэг зүйлийг бас бий болох ёстой. Хард иргэж гисэн тэр бүс нутагт дуулуурхаа нөлөөлөл бүртэж байгаа юм. Тэрнээс одоо юу гэдэг өргөж тавсрын орлоосоо гадна ногдлашгаараа бас өргөж ин хүртэх тэр болцоог бид бүрдүүлж юм байна. Тэгээ хоёрдугаар хамгийн гол зөв мэдээлэл. Найзаар хатуулж байгаа юм гэдэг ингээм аимшигтай юм шигтэй. Ийм зүйлүүдийг л одоо бидэд маш системтэйгээр зөвлөх. Тэгээ өнөөдөр бидэд боловсролын салбараас л эхлэмээр байна л да. Тэрнээс биш би нэг зис өмдөмсөд газрын бичигтаа биш. Ерөөсөө л хандлага энэ гар утсан дотор газрын яврын ийм элементүүд байт юм байна. Энэ дамжуулагчдаар налт байд юм байна. Энэ дээр нь энэ зүйл. Энийг ингээд үзүүлэх нүүрс гэдэг чинь ийм зүйл байт юм аа гэд ядаж байгалийн шинжилгээ ухааны хичээлүүд дээр анги танхимдын хүүхдүүдэд мэдрүүлж гинэ. Тэгээд ингээд юу ч ингээд тэр ерөнхий ойлголт буюу амьдралд хэрэг болох мэдээлэл болон бусдад төв болохгүй амьдрах тэр дадалт нь хэрэг болох мэдээллийг боловсролын систем ч гэсэн эргэж хармаар шүү дээ. Тэрнээс биш хуучин нэг ном за янз янзын өгүүлэмжтэй сайн муу байна. Гэхдээ бидэд эн чинь нэг орчин цаг биш шүү дээ. Бидэд ингээд дээрэс нь монгол хүний дээр соёл үе тийм бүх онцлогоо гаргахаас мэдээж бас ингээд
шинжлэх ухааны оролт янз бүрээс хоцроод яваад иж болохгүй шүү дээ. Ойлголоод явчих хэрэгтэй. Тэгээ энэ дандаа араас нь гэж байгаа учраас яг үндэ хэлэхэд бага болчир насны дээр нь хандлагын тогтоож өгч чадахгүй бол насан турш хүмүүстэй бол хандлага янз бүрийн нөөцлөн гэдэг бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр ерөөс хаана ямар үе дээр нь зөв мэдээлэл өгж аль институцийг хөгдгөж одоо бид нар ойлгохгүй явж шүү дээ. Үндэ хэлэхэд боловсролын системийн философи, боловсролын системийн зорилгоо бидэд бүрэн тодорхойлоогүй байна л гэсэн. Яг үндэ хэлэхэд уншиж бичиж бодож сурах биш шүү. Ийм замаар яаж одоо Монгол улсын хүмүүнлэг, тэгтээ зарчимж заавал хийдэг, тэгээ бусдад төв болохгүй амьдэрдэг ийм шудраг иргэн гарах хэрэгтэй байна. Шинжлэх ухаанч иргэн гарах хэрэгтэй байна. Тэнтэй яг энэ дээр бол санал 100% нэг байна. Одоо сүүлдээ ялангуяа залуучуудын дунд бол хөрнөөсөө гарах хөдөлгөөн бол ярьчимдсэн байгаа. Бүгдээр л мэдж байгаа. Энэ дээр гарсан судалгаанууд ч бас байна. Ахлах сургуулиуд төгсөж байгаа хүүхдүүдийн 80-90 гаруй хувь нь гадагшаа явмаар байна. Гадагшаа сурмаар байна. Бүтэндээ амьдрмаар байна гэсэн сонирхолтой байна гэсэн юм судалгааны үр дүнүүд араараас өрсөрлөө л. Тэгээд яг энэ дунд яг залуу хүний бодож байгаа нэг зүйл байгаа нь за одоо дүүрчээ. Ядаж нэг энэ боловсрал эрүүл мэндийн салбартаа л нэг ахуйн шиг хөрөнгө оруулалт хийжээсэ. Урсгал зардыг шийдэд өгчөөсэ. Багш нарынхаа цалинг тийм ээ сэтгэл хангалуун ажиллаа хийх боломжийг нь одоо бүрдүүлээд өгчөөсэй л гэж одоо бараг одоо төсөлж ийн гэх юм уу тийм ээ. Ийм байдалд одоо хүрч штэ. Тэгэхээр таны одоо сонгогчийн хувьд гэх мэтчлэн тийм ээ. Та бас тэгээ хуучин бас нийслэлийн орлогч дарга байсан хүний хувьд нийслэлийн асуудал руу бас нэг 5 минут ороод энэ ярилцлага өндөрлөе гэж бодож байна. Та мэдж байгаа нийслэлийн төсөв энэ жил 4.2 их найд байгаа шиг би санаж байна. Дараа жил магадгүй 5 руу дөхөн Лодосан богшин болохоор 17 их найд гэдэг бас нэг өөр нэг тоогоор яриадс. Тийм зүйл байхгүй. Тийм бас яриач бас тэгж өндөр өсөг байх гэж бодож байна. Гэхдээ энэ дээр зулжиргал гишүүний нэг байр суурь яваад байгаа хүн намын. Тухайн одоо улсын үндсэн төсвийн 10 гаруй 10-аас илүү хувьтай ийм орон нутгийн төсөв гэж байх боломжгүй маа. Энийг хэрвээ зөвхөн зарцуулах нь зөвхөн нийслэл дээр байх нь бас зүйсний хувьд жоохон хүчил дутагдaltaй байна. Энийг зарим асуудлыг нь одоо болохгүй л улсын хурлаар оруулж ирнэ гэдэг асуудлуудыг бас яриад байгаа. Энэ юунаас гаргаж өргөн гарч ирсэн бэ гэхээр энэ хагас коксын тендерээс гаргаж. Улсын хурлын тогтоол гарсны дараа орон нутгийн төсвөөс болон одоо улсын төсвөөс нүүрсний татаас болон нүүрсний холбогдолтой бүтээгдэхүүний татаас өгөхгүй гэсэн тогтоолын дараа энэ шийдвэр гарсан учраас гэж яриад байгаа. Энэ дээр та мэдээлэлтэй байгаа юу? Ямар байр суурьтай байгаа гэж. За яг би яг тухайлын асуудал дээр бол тийм гүнзгий мэдээлэл бол байхгүй. Бас улсын хурлын гишүүн болоод хангараа өргөснөөс хойш бас яг тийм өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох юмч боломжгүй. Зөвхөн асуудалд орох боломжгүй. Зөвхөн бодлогын асуудал. Тэгээ би нэг зүйлийг л хэлмээр байна. Нийслэл дотоодын нийт бүтээгдэхүүний 70% бүрдүүлж байгаа. Тэгтээ хөрөнгө оруулалт ерөөсөө өгдөггүйсэн. Маш бага. Тэгээ анх удаа 2 ерөнхий сайдын засгийн газар дээр нэг 420 тэрбум хөрөнгө оруулалт хийсэн. За Нямбатар засаг дарга битээр бас хууль эрх зүйн орчныг бүрдүүлээ. Нийслэл бас өөрөө өөрсдийнхээ одоо асуудлыг шийдэх бонд гаргах. Тэгтээ бондыг зөвхөн иргэн төлөвлөдөг чадвартай төслүүд дээр гаргасан. Тэрнээс биш бид барингуудаа сургууль цэцэрлэг бариач юм уу? За эсвэл одоо юу гэмдэ урт хугацаанд зардлаа нөхөд хэцүү төслүүд оруулаагүй. Маш богино хугацаанд тэгтээ нийслэлд хэрэгтэй чанартай замаар зорчмоор байна. Эрчим хүчний асуудал шийдчихвэл нийслэлийн чиг эдийн засагт хэлэх гээд байна. Хөрөнгө оруулалтууд орж ирээд ажлын байр бий болох гэдэг. Ажлын байртай хүмүүс ч мөнгөтэй болно. Энэ утааны асуудал, дулаалгын асуудал шийдэж штэ. Яг энэ зарчмыг л ирсэн том зургаар. Тийм учраас би бас гишүүдэд бас уриалж байгаа. Өнөөдөр нийт нутаг дэвсгэр 0.3% төрчим тухайн хамын чинь талууд байгаа шүү. Сая 700 мянга. За ингээд орон нутгийн сургууль соёл суралцж байгаа бол 90% хүмүүстэй 2 сая хүмүүсийн амьдарч байгаа. Маш хэмжээний асуудлууд хоригдлогдсон сүүлийн 30-40 жил. 500 мянган хүн амд төлөөсөн очууд өнөөдөр 2 сая болчиход. Тэр дэд бүтсэн тэргээр байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхгүйгээр Монголын асуудал бусад асуудлыг шийдэхгүй байхгүй. Тийм учраас сая нийслэл дээр нь 2 удаа засгийн газраас дэмжлэгээр улсын төсөв дээр орлого бүрдүүлэхгүйгээр 2 жил яваад бидэд асуудалтай шийдсэн.
За яг хөө тэр дотоодын бондын 500 тэрбум төгрөг босгосон гэд шүүмжилж лээсэн. 300-ыг нь бид нэр эрчим хүчний төсөлд өгсөн. Анх удаа орон нутгийн эрчим хүчний төсөл дээр оролцож үзлээ шүү дээ. А урд нь орон нутгад хандлага байсан бэхээр засгийн газар мэднэ яам мэднэ гэдээ ерөөсөө ордог. Гэхдээ гэрлийн унтраалан байхгүй мөртлөө ард түмэн загнуулаад бичдэг. Тийм учраас энэнд оруулсан төлөлтөнд 70% байх гэж би сонссон. Зам 150-ыг оруулсан. Өнөөдөр зам ямар болж байгаа вэ? Энэ өөрөө буцаад хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлээд бас төвжирэл авт замын нөгөө шатхууны хэмнэлт дээрээс нь сэлбэг бараа бүтээгдэхүүн ч гэсэн хүмүүс баг зарж байгаа бол аюулгүй осолч гэсэн баг гарч ирсэн. Тэгэхээр ийм зүйл яваад тэр нь буцаад төлөвлөж байгаа шин. Ингэж бас энэ өөрийнхөө асуудлыг шийдэх бүтээр орон зайг нь бүрдүүлж өгсөн. А энэ нийслэлийн бас бүрдүүлсэн хууль эрх зүйчний дараагийн ашиглаж байгаа юм нь өмнө гов байна. Эрчим хүчний асуудлаа шийднэ гэдэг энэ удаагийн төсөвдө 500 тэрбум төгрөгийн эрх авахар орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр би нийслэлийг одоо бас ийм одоо шууд өнцгөр нь буруутгаж ерөөсөө болохгүй. Энд хүн амын чинь тал байгаа шүү. Яг байр шил биш газар зүйн талаасаа биш хүн ам зүйн талаас нь авч үзвэл бас ийм асуудлууд байгаа. Тэгэхээр төсөвч гэсэн энэ хүн ам зүйн бодлого бариул хүн амынхаа тоог бариул баг тал нь очих хэрэгтэй юм шүү. Харин бас тийм логик харагдаж байна. Тийм логикоос харагдж байна. Гэхдээ энийг бол туушруулад явах. Мэдээж бусад хөдөө орнуудгаа дэмжиж шийдэх хэрэгтэй. Тийм учраас бас энийг хоёр талтай авч үзэж байгаа. Тэгээд ер нь асуудлуудаа би бас зөрөгтэй шийдээд бас гарц хараалгаа явж байгаад нь одоо бас дэмжиж ажиллах хэрэгтэй гэж л одоо харж байгаа. Ингэж нийслэлд алдагдж байгаа эдийн засгийн боломж, энэс үүсэж байгаа хүн амын нийгмийн сэтгэл зүй, эрүүл мэнд энэ стрессээс амар их юм болж байгаа шүү дээ. Тэгээ гэр бүлийн чанартай цаг гэж байх болсон. Тийм учраас энэ зүйлийг гаргаж иж бид нар чинь тэр нэг нийгэмд их орноосоо гарахгүйгээр за нэг 50 амьдрах тэр орчин бүрдэх ёстой шүү дээ. Тэгээ энийг бас гişүүд маань харж байгаа л үү. Харж байгаа гэж найдаж байна. Санжаа гişүнэ бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг